анх төртөө жижигхэн хөрхөн хүүхэд ярьж чадахгүй, алхаж чадахгүй, юу гэж байгааг хэлж чадахгүй, биднэрт юу ч байгаагүй. Ээж аав маань энэ одоо мастер дэгрийч байхгүй, надад ярьж чадахгүй, алхаж чадахгүй, надад өстой ажил төрөлгүй. Тийм ч цүнх байхгүй, юм ч хувцас байхгүй. Одоо энэгээр яах вэ? Одоо энэ дүүн цэнгүү ингээ бид нарыг хайж байгааг үсттэй. Бид нар яг тэр байгаагаар яг тэр төрсөн нүцгэн тэр жижигхэн беби хэвээрээ бид нар маш их хайрыг, халамжийг яг тэрнгээр л бид нар ингээ бүрэн бүтэн хангалттай байсан. Зүгээр ингээд уйлаа твтж яах маань бид нарт ингээл хайр ингээд юм халамж бүх зүйл биднэрт байсан. Хэрэгтэй зүйл. Биднэрт хөө надад хувцас хэрэгтэй. Надад би ярьж чадахгүй, би тийм их сургуульд орч чадахгүй, би тийм ажилд орч чадахгүй гэж бид нэр уйлж байгаагүй тий. Бид нэр яг тэр байгаагаараа л хангалттай байсан. Бүтэн байсан, бүрэн байсан. Биднэрт хэрэгтэй бүх юм байсан. Ээж аав маань хайрлажсэн. Тэгээ бид нар том болох тусмаа нийгмийн хүмүүсийн одоо хэл ам ингээд итгээд те чи одоо сургуульд орохгүй болохгүй, чи онц сурахгүй болохгүй, чи тэгэхгүй болохгүй, ингэхгүй болохгүй бла бла бла. Чи яг байгаагаараа яг энэ байгаагаараа заяа. Яг одоо энд ингээд одоо намайг ингээд хараа сууж байгаа чи штэ. Чи яг ингээл ямар ч чамд юу ч хэрэггүй, яг чи одоо яг чамд хэрэгтэй бүхэн яг одоо чамд байгаа. Чи яг бүрэн бүтэн. Чи яг ингээл байгаагаараа хайрлагдах хэрэгтэй. Бид нар болохоор надаас нэг юм дутуу юм шиг бид нар ингээл тийм ч сургууль сурна, тийм ч мастер хамгаална, тийм ч юм одоо хэрэгтэй ингээл тэгэхгүй л ингээл бүтэн биш юм шиг. Эсвэл хин нэгний хүлийн зөвшөөрөл тэр хүнд таалагдчихвал би ингээд гоё үнцэнтэй би гоё ингээд одоо юу гэдэг тийм хүн болно. Яа айл хэдийн чи үнцэнтэй, айл хэдийн үнцэнтэй болоод төрсөн чүн цэнийг байсан бол энэ харуудаар байхгүйсэн. Чи яг байгаагаараа яг одоо ингээд сууж байгаараа чамд юу ч хэрэггүй. Чи яг ингээд байгаагаараа ингээд яг ингээд анх төрсөн тэр бяцхан хөөгд яг тэрэн шиг чи яг хэвээр байгаа. Окей. Чи бүтэн, чи дүүрэн, чи зөвхөн тэрийг мартсан байгаа. Үргэлж хэлж байгаарай заа юу. Би бүтэн, би дүүрэн, би яг одоо ингэ байгаагаараа хангалттай.